2003 онд бид хүний эрхийн конвенцэд нэгдэн орсон байдаг. Тус конвенцэд нэгдэн орсноор Монгол улс сонгуул болохоос 6 сарын өмнө л сонгуулийн хуулинд гар хүрч болно. Харин энэ хугацаанд дотроо засвар оруулж болохгүй гэдэг үүргийг хүлээдэг юм. За өнөөдрийн үүсэт байгаа нөхцөл байдлыг харвал сонгуул болоход 2 сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа юм. Тэгэхээр хүний эрхийн конвенцийг зөрчиж олон улсын өмнө хариуцлага хүлээх үндслэл бий болно гэж тайлбарллаа. Хүний эрхийн тухай конвенцэд нэгдэн орсон болохоор энэ үг нь хүчин төгөлдөр байх ёстой. Өнөөдөр харамсалтай нь бол энэ Монголын төрд чинь бол үнэндээ хууль дүрм мөрддөг гэдэг ойлголт бараг алга болж шít. Манай улсад ирэх хариуцлага гэж юу ах вэ? Дараагийн олон улсын гэрээ конвенцүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодвол байдаг байлгүй дээ. Тэр гэрээнийхээ дагуу бидэнд бас тодорхой шахалт шаардлага ирэх байлгүй л гэж харсан. Хүний эрхийн конвенцэд нэгдэн орсон л бол дагаж мөрдөх учиртай. Хэрв дагаж мөрдөхгүй бол цаашдын олон улсын харилцаанд сэвсүүн нийгэм эдийн засгийн хувьд дэлхий биднээс нүүр буруулах том үндслэл нь конвенцоо зөрчснөөр бий болох юм а. За гэхдээ энэ удаад бид ийм хариуцлагыг хүлээхгүй байх боломжтой гэж тайлбарлах гишүүн байгаа юм. Сонгуулийн хуулийн өөрчлөлт нь үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээс үүдэж гарч байгаа учраас хариуцлагаас булдах боломж олгоно гэсэн. Гэхдээ бид даасан тусгаар тогтносон улс өөрийн үндсэн хуультай аливаа олон улсын гэрээ конвенцэд нэгдэхдээ үндсэн хуулийн суур зарчмыг зөрчсөн зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Бид үндсэн хуулиа баримтлаад энэ асуудлаа шийдэх болцоотой. Олон улсын гэрээнд ингэж даасан байна, тийм болохоор та нар энэ дээр даг гэдэг зүйлийг хэрвээ тэр нь үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байвал дагахгүй байх хэрэг нь улс оронд хадгалагдана. Учир иймээс Монголын төр олон улсын өмнө хариуцлага хүлээхгүй байх боломжтой болж таарлаа. За харин үндсэн хуулийн цэцгийн оролцоогүйгээр улсын хурал бие даан сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахар зэгсэн бол буруудах шалтгаан болох байлаа гэж тайлбарлсан юм. За өнөөдрийн тухайд сонгуулийн хуулийн өөрчлөлтийг түргэжлэхийн тулд чуулганы хуралдааныг хойшлуулан бүлгүүдийг байр сууриа нэгдэхийг их хурлын дэд дарга үүргэсэн юм а.